24 оны сонгуулиар энэ үнэндээ хүний урманд те хоолойч аваад идчих чадваргүй тийм л хүн байсан шүү дээ. Гэхдээ өнөөдөр энэ хаанаас ийм их мөнгөтэй болсон юм? Өөрийнх нь өмнө нь одоо тендер зохиж авсан энэ компани нь тендерийн юмаач бүрэн сайн өгөөг улсыг хохиролтой явж байгаа. Одоо ингээл энэ тендерийн хулгайч болж орж ирэл ардын намынхантай 8-aalцаа явж байгаа байхгүй. Тэгээ энэ хүрээгээрээ энэ хүн те эннээсээ ингээд дамжуулаад дахиад эртний зориг ногоо намын нийт гишүүд дэмжигчдийн хүчээр миний дэмжигчдийн хүчээр энэ улсыг хуралд орж ирчээд энэ одоо намайг зайлуулад тэгээ намайг одоо бүхэл бүтэн улс төрийн нам үнэт зүйлийн нэгдлийг энэ өөрийнхөө хүснээр ардын намынхаа тэр мөнгөний хүчээр ингээд одоо боснуулаад тоглолт хийн чадна гэж бодож байгаа л үнэхээр андуурч би дахин хэлье. Яг энэ намын одоо энэ татвар төлөлтийн асуудал дуусахаас өмнө манай намын нөгөө Исбатбаатар гэдэг хүн над руу ярьжсэн. 100 сая төгрөг олцгооч. Тэгвэл хоёлаа ингээд юу авах гээд байна. Намаа аавна. Уучлаарай. Юу 100 сая битгий ил өөрөө ингээд энэ төрөө төрцөн ингээ хамаг юм хаагцсан ингээ байж байгаа хүн реклам сурталчилгаа хийж чадахгүй ингээ байжсэн хүн чи юу 100 сая ийсэн. Би үнэ хэлсэн. Нэгдүгээр над би ийм тэнийг юмд мөнгө байсан ч өрөхгүй. Хоёрдугаар би надад намын дарга болох ам биз хүсэл эрмэлзэл цаг зав чадварч байхгүй. Гэхдээ чи санаа зовлтгүй. Бид нар бүгдийг хийчнэ. Чи бол зүгээр намын дарга л гэж харагдана. Бусад бүх юмыг чинь бид нар хийнэ гэжсэн. Уг нь Батболд 200 сая төгрөг олно гэж ярьжсэн. Олдно гэж ярьжсэн чинь чатгааргүй болж шүү ингэсэн. Тэгвэл тэр 200 сая төгрөг хаанаас олсон? За тийм ийм л юм болсон. Би үннийг бүгдийг мэдж байгаа учраас энийг хэлээд байгаа юм шүү. Энийг л та нар ойлгоорой.